AJS-ний 5 дугаар хичээл. Өнөөдөр Бай тien өдрийн цагаар өдөр гэсэн үг байна. За бай гэдэг нь болохоор цагаан гэсэн үг. Цагаан. Тien гэхээр өдөр гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр цагаан өдөр буюу өдрийн цагаар гэрэл гэгээтэй байгаа тийм. Тэгэхээр Бай тien гэхээр өдрийн цаг гэсэн үг байна. За хөгийг хараад уншъя. Дээшээгээ явж гин тийм ээ. Тэгээ арийнх нь нөгөө шулуун явах нь. Дээшээ явлаа 3 Бай тien. Дагаад хэлээрэй. Бай тien. Бай тien. За, жишээ харъя. 白天我们吃包子吧. 白天өдрийн цагаар би гэсэн үг тийм ээ. За араас нь мен залгачаар нар буюу бид нар, тэд нар, та нар гэх олон тоологдог байна. Тэгэхээр мен бид нар идэн бауз бууз. За ба гэчээр саналаа хэлдэг гэсэн тийм. Тэгчил та ингэчил та. Тэгэхээр нийлүүлэхээр юу гэх нь вэ? Өдрийн цагаар бид нар бууз идэл та. Тэгэхээр хэдүүлээ бууз идэл та. Гэдэг хэдүүлээ гэдэг мен бид нар гэдэг үгээр хэлж байна. За дагаад уншъя. 白天我们吃包子吧. 吃包子吧. 白天我们吃包子吧. Сайн байна. За энэ шулуун яваад байгаа хүй болохоор гэдэг байгаа тийм үү. За энийг яаж хэлэх вэ гэхээр та нар ингэж ойлгож болно. Гудам замын нөгөө талд нэг найз нь явж гин. Хөөй цэцгээ навчаа. Хөөй гинэд. Тэгэхээр хөөй гэдэг яг тэр аваа чин гэдэг юм хөөг дуурах байхгүй. Тэгэхээр хөөй гэж байгаа юм шиг吃包子吧. Окей? 吃包子吧. За 白天гэхээр энд нь болохоор доороос дээшээ явсан юм хүүг байна тийм ээ. Тэгэхээр энэ яах вэ гэхээр гэж байгаа юм шиг ингээд гэдэг дээшээ болно. Тэгэхээр бай хөөй буюу тien тэ бай тien. Окей. За энэ болохоор доошо бууж байгаа 3 дугаар хүүг буюу нэг хоолойгоо дуургаад хэлээрэй гэсэн тийм. Тэгэхээр хоолой ингээд гэд дурдаг болчих юм бол дараа нь хурдан ярихад айгу зөв хөгөө гаргаж хэлдэг болчдөг байхгүй юу? Тэгэхээр мен. За явлаа дахиад. 白天我们吃包子吧. Сайн байна. Дараагийн өгүүлбэр. 他白天吃了8个包子. За та тэр эмхтэй гэдэг ханц тийм ээ. Ханз руу маш сайн харж ин шүү. Тэр эмхтэй 白天өдрийн цагаар 吃了. За чи гэхээр идэх байсан. Л гэхээр сан сэн буюу өнгөрсөн цаг болгож байна. Тэгэхээр идсэн. Окей? Идсэн. Баг 8 г ширхэг бауз бууз. Дагаад уншъя. 他白天吃了. 他白天吃了8个包子. 8个包子. Одоо хурдан. 8个包子. 8个包子. 吃了8个包子. 吃了8个包子. 他白天吃了8个包子. Сайн байна. Цаашаа. Дараагийн өгүүлбэр. Ээжээ, аваа, өдөр хоол идцгээ хэлдээ. За, ээжээ аваа, юуко, мама, баба. Мама, баба. Өдөр буюу өдрийн цаг гэсэн тийм ээ. Тэр өдөр 白天我们吃饭吧. 白天өдрийн цагаар 我们бид нар 吃饭吧. 吃идэн фан хоол ба саналаа хэлдэг тийм ээ. Тэр хоол идэл та хоол идцгээ хэлдээ.
За, монгол орчуулган дээр болохоор woman бид нар гэдэг үг байхгүй байна. Бид нар бол аав ээж өдөр хоол идэл л да гэх юм бол угаасаа хэдүүлээ хоол идэл л да гэдээ ойлгох чинь тийм ээ. Хятад хэл болохоор бүх зүйлийг ингээд тоочж яг нарийн детальны хэлдэг учраас эзэн бие ер нь бол заавал аваад байдаг. Тэгэхээр woman гэдэг үг ороод байна шүү. За, дагаад уншия. Мама, баба. Хурдан уншиж сурна шүү. Мама, баба. ерөөсөө айжчих юм байхгүй. 白天我们吃饭吧. 吃饭吧. За, тэр дээдлийн хөг мөгийг хараад анхаарад яг тэрийг нь дүүрэж хэлэх гэж тэр зураасынхын дагуу дээшээ доошоо хоолоогоо болгох гээд ерөөсөө ямар ч хэрэг байхгүй. Багш өгж хэлнэ, яг тавтаад хэлнэ. Окей? Намайг ямар темптэй, ямар хоолойтой яаж уншиж чинь яг тэргээр уншина. За, тэгэхээр авлаа. Мама, баба. Мама, баба. 白天我们吃饭吧. 吃饭吧. 白天我们吃饭吧. Сайн байна цаашаа. Тэд нар өдрийн цагаар 800 бууз идсэн гин. Вау. За, та маань нөгөө эмхтэй гэдэг ханзан тийм ээ, тэр эмхтэй. Тэнгүүд тэр эмхтэйгийн араас нь нөгөө минь залгачаар тэд нар болчих нь. Тэгтээ дандаа эмхтэй хүмүүсийг хэлнэ шүү дээ. Тэд нар. Тэд нар байтиен өдрийн цагаар өдөр чла идсэн. Л гэдэг чинь сан сэн өнгөрсөн цаг гэсэн тийм ээ. Тэгэхээр идсэн ба байг бауз гэн. Ба 8. Одоо энэ бай гэхээр энэ ханзан болохоор 100 гэсэн үг. Тэгэхээр 800 г ширхэг бауз бууз. Тэгэхээр тэр эмэгтэй нар тэд нар өдөр эзэн 800 ширхэг бууз гинэ. За, дагаад уншия. Араас нь дааж уншия. Бауз. Хурдан шүү. Бауз. Ба байг бауз. Ба байг бауз. 吃了800个包子. 吃了800个包子. 他们白天吃了800个包子. За, сайн байна. За, өнөөдрийн үгсүг байтien өдөр, өдрийн цагаар гэсэн үг байлаа. Хичээлээ маш анхааралтай сайн сонсоорой. 5 удаа шүү.